Тэргүй үзэгчтэй MNC телевиз ярилцах цаг үзэгч танд хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр бид улсын их хурлын гишүүн Хаян Хэрваг студид орж авчираад байна. Танд орой мэндийг хүргэе. За орой мэнд хүргэе. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгэхээр сүүлийн үед Монгол Ардын нам засгаас ер нь гарчээ гэсэн нэг юм шийдэлд хүрчлээ. Тэгэхээр та хувь гишүүний хувьд юу гэж бодож байна? Зөв юм уу ер нь гарах нь? Ер нь бол засагт яах гэж орсон юм бэ гэдэг асуултыг ихэж ярих нь би зөв гэж бодож байгаа юм л да. Зүгээр санаж байна. Шинэ засгийн газар байгуулахын өмнө Ардсан намын дарга одоо Зөндөө үеийн кул манай спикер сайхан бэлэг ерөнхий сайдад нэр дэвшээд манай бүлэг дээр орж ирж бүтэн 7 цаг гарan ярилцсан. Улс орныхоо хөгжил зохицлын төлөө одоо хамтарч ажиллая, саналаа нэгтгэе, зөв зөвтэй юм хий. Одоо та бүхэн манай засгийн газарт орж хамтарч ажиллаж өгөөч. Тэгээ бид нар бол нэлээд нухацтай ярилцж хагаад одоо намын баг хурлаараа хүртэл хэлцүүлсэн шүү дээ. Ингээд за үнэхээр одоо энэ улс орны эдийн засгийн хүндэрчлээ. Тийм учраас бид нар бол ер нь одоо хамтарч ажиллах нэг зүйтэй юм а гэд. Ер нь бас энэ нэг эдийн засгийн хямралыг бид нар одоо өөдөн татчдаггүй маркет нэг тогтворжуулах тал руу хамтрая гэд ингэж л зорж орсон. Гэтэл харамсалтай нь өнөөдөр одоо сүүлийн 1-2 сарын туршил нэлдэв янзаар одоо хөөж дуулаа шүү дээ. Тэгээ бүтээж байгаа юм алга. Зүгээр хувь хүнийхээ хувьд бодоод ингээд үзэх юм бол ингээд гавьяач байгуулсан байхгүй, гайтарсан байхгүй, үлгийн салган ингээд хамтарсан нэртэй. Тэгээд муугийн болохоор ардын нам нэрийг нүрээд идэг. Жохон өтөө өмхтэй юм гарвал бид нар л арай гэж хийлээгээ зүтгээд байх юм бол тэн дотор байх шаардлага байна уу да гэсэн бодол надад байдаг. Зүгээр ер нь анханасаа яг одоо хувь хүнийхээ байр суурийг чи хэлээ гэвэл би хамтарсан засгийн газар байгуулж ажиллахад нь манай нам нэгдэж орох нь одоо би буруу юм а гэсэн байр суурин дээр байсан гишүүдийн нэг нь бол би өөрөө л дөө. Ягаад гэвэл бид нар бас нэг сөрөг хүчин байж алдаж онж байгаа талаас нь бид нар бол жоохон бас хатгаж тэгшрүүлэх зөв зүйтэй явж байгаа юм нь бол дэмжих талаас нь тийм явуул зөв юм болов гэсэн юм байр суурьтай байсан. Тэгээд яг одоо нэгэнд намын шийдвэр гараад ингээм хамтарсан учраас дэмжээл ингээл явж байгаа. Тэгэхээр Монгол Ардын намыг засгаас хөөх хэд хэдэн одоо шалтгаан байгааг ардчилсан намаас нэрлсэн. За төрийн албаа агчдыг хоморглон халсан. За мөн сонгуулийн сурчлагаа Монгол Ардын нам одоо эхэлж байна ч гэдэм үү те. Янз бүрийн юм шалтгаануудыг бол нэрлсэн. Ер нь бол ерхий сайдыг огцруулахаас өөр ажил хийхгүй байна. Ер нь мантай хамтарснаас хойш одоо ажил огт урагшлахгүй байна гэсэн хэд хэдэн шалтгааныг гаргасан юмсэн. Энэ талаар та тайлбарыг аач. Би одоо зүгээр Ардсан намынханд бол ичиж амьдр гэж хэлмээр байна. Ичиж амьдраач та нар. Наад ярьж байгаа наад нэг үндслэгээд байгаа юмнуудаа одоо олон түмэн дээрхэд ичнэр ийм хийдгээ болооч гэж. Энэ үний чинь өнөөдөр бол зүгээр ердийн ард иргэд байтгаа сургуулийн хүүхэд хүртэл энэ ярьж байгаа юмд нь бол бараг нүдээ таглахаар болчиход байна шүү дээ. Хомроглон халах тухай ярьж байгаа юм л да. Гэхдээ энэ ч 12 оны сонгуулийн дараа 17-8 хүнийг 1000 хүнийг л шууд халдсныг одоо бүх орон даяар мэдж байгаа шүү дээ. Одоо намаар л бүгдийг халдсан. Тэгээд өнөөдөр манай 6 сайд ажилд орсон бүгд хууль зөрчөөд үүрэг гүйцэтгэгчдэр байж исэн хүмүүсийн төрийн албаны хуулийн хүрээнд одоо сонгон шалгаруулалт зарлал тэр хүмүүсүүдээр нь одоо сонгон шалгаруулалтанд оруулаад томилхын томилол одоо ингээд нэг өсөндөө хууль зөрчсөн үйлдэлийг бид нар хуулийн хүрээнд болгосон нь бол өнөөдөр эдний хувьд бол хууль зөрчсөн үйлдэл болж хувираад байгаа байхгүй юу? Нэг. Хоёрт нь бол ерөөсөө ингээд сонгуулийн сурталчилгаа гэдэг юм хийгээд байна. Эднэр одоо болохгүй юм шиг. Гэхдээ манай нам чинь жилийн жилдэл ардын нам ард түмэнтэйгээд энэ өмнө жил бид нар аян явуулсан шүү дээ. Гэхдээ энэ жил бид хамтдаа гэдэг аяны хүрээний дотор ажил хийгээд ард иргэдийнхээ дуу хоолойг сонсож явдаг. Энэ уламжлал гэх юм уу одоо бидний ажлын арга барил явж шүү дээ. Сонгуулийн урд жил учраас бид нар бол бид хамтдаа гэдэг аяны хүрээнд өнөөдөр 21 аймаг нийслэл бүх сумдад хурц ажиллая гэдэг зорилт тавьж байгаа. Тэгэхдээ бид нар бол энд ерөөсөө улс их орныхоо нийгмийн өнөөгийн амьдралыг бодтойгоор нэрээ ард түмэн яг чухам юу хүсэж байгаа юм бэ? 20 гаруй жил бид нар чи одоо ардсан сонгуул гэж 5-6 сонгуулийг хийлээ. Тэгээ мөрийн хөтөлбөр гэж боловсрууллаа. Үр дүн юу болов уу гэдэргээ тарах юм бол ичмэр байна шүү дээ. Тэгэхээр үнэхээр нэг хурц сонсъё гэсэн юм л бодлоготой явж байгаа. Энэ үн засгийн газрын гишүүн, улсын их хурлын гишүүн, манай бүхэл улс төрийн хүрээний ажилтнууд оролцоод явж байгаа. Энэ үнийг улс төр сонгуулийн ажил гэж ойлгож байгаа бол тэгээд эннээсээ болоод төрийн ажил хохироод байна гэж үзэж байгаа бол би энүүтэй бас аль хэлэхгүй. Гуравт нь бол эдгээр одоо эдгэртэй нийснээс ямар ч ажил явахгүй байна гэж. Би одоо банк хэлдэг сэтгүүлчтэй. Одоо би чамаас өөрөөс ч асууж байна. Ардын нам ямар тийм маш чухал одоо хуулиудыг, төсөл хөтөлбөрүүдийг одоо ардсан нам дэмжиж оруулж ирээд бид нар зохион байгуулалттайгаар унгач ба. Тийм байна уу гэдэг ингээд асуухаар бол нийлэхгүй байгаа байхгүй. Ганцхан ил тод байдлын тухай хуулийг л хэлээд байгаа. Ил тод байдлын тухай хуулийг өнөөдөр ч бид нар засалгаад эсэргүүцэж байгаа.
Энэ цагаан загснуудад зориулагдсан хууль байх ёсгүй юм аа. Энэ бид нар бол ердийн тэр 10 гаруй мянган аж ахуйн нэг иргэд тэр шүүхээр шийтгүүлэхэд байцаагдж байгаа тэр хүмүүсүүдийг чөлөөлөх ёстой. Тэр хүмүүсүүдийг энэ хуулинд хамруулах ёстой. Түүнээс биш бол одоо элдв шалдуу аргаар хөрөнгө санхүүг шамшигдуулаад идээд уучсан хүмүүсүүд хөрөнгөө ил болохыг бид нар хүлээн зөвшөөрөхгүй гэдэг нэг ийм байр суурин дээр л байгаад байгаа байхгүй. Гэтэл өнөөдрийн энэ яриад байгаа энэ үндслүүд нь бол одоо юм яриул ярьсан шиг ярих хэрэгтэй. За, ардын нам жишээлх юм бол тавталхын цэцлэг унгаас, ойлгохыг унгаасан, гачууртыг унгаасан гэдэг юм уу. Нөгөө төмөр замын цэцлэг унгаачихсан гэдэг ингээд хэлээ л дээ. Хэлж чадахгүй бид нар чадахгүй байхгүй юу. Яагаад гэвэл бид нар бүгдийг өөрснөө унгаасан. Бямцаг тгшүүний хэлж байгаагаар бол ардчилсан намын ажил ерөөсөө явахгүй байна. Монгол ардын намтай холбоотой биш ээ. Гол хуулиуд дээр бол өөрсдөө ажиллаж байгаа. За одоо Эрдэнэчимэг гишүүн гэхтэл одоо 5 толгой дээр те Бурмаа гишүүн гэхтэл сонгуулийн тухай хуулиа дээр ажлын хэсэг ахлаад ажиллаж байгаа. Өөрсдийнх нь ажил явахгүй байна гэсэн нэг тийм байр суурийг илэрхийлж байсан. Та ямар бодлоо? Ерөөсөө тэр бол олон тэнч ойлгомжтой. Өмч хвчлийн тухайн асуудал яригдсан. Инг төвшин гишүүн ахлаад явсан. Бүх ажлын хэсэг нь хуралцаа гэж бод сая их хурлаар батлагдчихсан. Төрөөс ишмшний дараалал баримт хотлогын баримтчиг дээр ажилласан. Тэлхан гишүүн ахлаад ажилласан. Ажиллаж байгаа бүх юм их хурлаар ороод батлагдаад саягаар авчихсан. 5 толгойн төсөлгээд нэг юмыг одоо Эрдэнэчимэг гишүүн ахалсан. Их хуралд ч орж ирээгүй, өргөн барьсан л гэсэн, тэнд ажлын хэсэг ажиллаж байгаа л гэсэн, баахан шоу хийж буцаага засгийн газар татлаа гэсэн, эргүүлээд өргөн барихаар авахгүй гинэ гэдэг ийм яриад тэр ажил талаар болсон. Сонгуулийн хуулийг гэлтгсэн. Сонгуулийн хуулийг хэн ахалж байгаа? Бурмаа гишүүн ахалж байгаа. Гэхдээ тэр өнөөдрийг болохоор их хурд байдаггүй. Улс төрийн намуудын тухай хууль барь зүтгэж гишүүн ахалж байгаа. Өнөөдөр байхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ирсэн. Батбаяр гишүүн ахалж байгаа. Өнөөдөр байхгүй. Тэгэхээр эн чинь хинийх нь ажил яваад хинийх нь ажил явахгүй байна гэдэг чинь зүгээр ингээд ард түмний өмнө толин дээр ингээд өөрийгөө харж байгаа юм шиг ил байна шүү дээ. Тэгээ ийм тохиолдолд ингэж одоо нэг шалтак хайж хэрэггүй юм л да. Зүгээр тэрэнд орвол шалтак хайж одоо муу сайн ажиллалаа гэж ингэж булаагаа чирж яхаа оронд бол үгүй ер нь бид нар дангаараа ажиллая гэж хэлнэ үст. Тэр нь баг одоо олон түмэнд бол их ойлгомжтой тусан да. Манай гишүүд одоо байнгын хорооны хуралдаанд огт суухгүй байна. Эрцмөөтэй байна гэдэг өнөөдөр бас ордноор нэлээд жиг хийлээ тий. Одоо үүнтэй засгаас гарахтай холбогдуулаад хурлаа одоо үйл ойшоолооч гэдэг юм уу ийм асуудлууд яригадаад байна шүү. Тэгэхээр энэ талаар та өнөөдөр та хуралдаа суу байнгын хорооны хуралдаанд. Тийм ч би нэгэн бодлогын байнгын хорооны хуралдаар ороод миний нэг одоо ахалсан нэг тогтоол гаргах ажлын хэсгийг ахалсан тэрийг оруулаад батлуулаад гаргачихсан. Ер нь бид нар бол байнгын хорооны хуралдаан дээр сүүлийн үе зүгээр одоо нөгөө өөригөө магтсан өөдгөө тэнийг байдаг гэж ярьдаг л. Их хурлын эцэгчтэй хар байнгын хорооны хуралдааны эцэгч хар дийлэн колонгон ардын намын гишүүд л байгаа. Тэгээд тэрэнд 100% итгэлтэй байна. Тэгэхээр өнөөдөр ерөнхийлөгч бас байр сууриа илэрхийллээ. За энэ асуудлыг ерөнхий сайд гартаа аваа. Тэ? Засгаас заавал Монгол ардын нам гарах шаардлагагүй. Ер нь 1 жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Хамтарсан засгийн газар цаашид ажлаа өргөжлүүлвэл яасан бэ гэсэн байр суурь илэрхийлсэн. Та ямар бодолтой? Би өнөөдөр тэр ерөнхийлөгчийн юм дээр байсан л да. Манай бүлгийн дарга гадаад томилтод явсан учраас бүлгийн дэд даргын хөд бидэнд оролцсон. Ерөнхийлөгч 5 зүйлээр бол одоо өнөөдөр өөрийнхөө байр суурийг маш тодорхой илэрхийлнэ лээ. Тэгээд намын дарга нар өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн. Зүгээр ардсан намын даргын байр суурийг харахад бол энэ сайд нарыг солих ёстой гэдэг байр суурийг их л тодорхой илэрхийлчих шиг боллоо шүү дээ. Үндсэн хуулинд ташлаад ах юм байхгүй муу ажиллаж байгаа сайд нарыг бид нар солих ёстой. Энэ бол улс төрд байдаг үзэгдэл засгийн газар огцрох ёсгүй гэсэн нэг юм хэлчихлээ. Тэгэхээр бид нар бол өнөөдөр төр тогтвортой ажиллах хэрэгтэй гэдэг тэр зарчмыг бол үнэхээр одоо хүлээн зөвшөөрч байгаа. Тэгээ үлдэж байгаа юм үндсэндээ одоо ч үндсэнд нарийн ярих юм бол нэг цэвэр зүгээр аятайхан ажилчий гэвэл нэг 3-4 сарын л зайв шүү дээ. Тэгээд тэр улс төр гэдэг юм уулхаа байгаа дэрхийн хооронд одоо юу болох юм би мэдэхгүй байна л. Тэгээд ерөнхий сайдыг гартаа аваа гэж харин ерөнхийлөгч маш одоо чухал сэдвийг хөндөж хэлсэн л дээ. Өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд бүх асуудлыг гартаа аваад шийдээд явъя гэхэд байна шүү дээ. Би нэг жишээ хэлчих үү. 5 толгойн төслийг одоо харалт. Одоо засгийн газар шийдэж болохгүй их хурл оруулаад ирсэн. Их хурлд оруулсан. Их хурланд байлгаж болохгүй нэг буцаачихсан. Тэгээд одоо буцаагаад өргөн барих гэхээр авсангүй гэдэг юм ярьж байгаа байхгүй. Тэгээ одоо тэр 5 толгойн төслийг хэн шийдэх юм бэ? Их хурл нь буцаагаад шийддэггүй. Засгийн газар нь шийдэх хэрэг байхгүй. Тэгээд цааталт нь одоо гадна дотны компаниуд байгаа гэдэг. Үүний хэрэг дээрээ бид нар одоо энэ дэлхийн том гүрнүүдийн одоо гүрнүүдтэй харьцаж байгаа буруу орны хувьд энэ том гүрнүүдийг өөрсдийнхөө улс төрийн бодлогыг дагаж намирна гэж андуураад байгаа юм биш үстэй гэж би бас бодоод байгаа байхгүй. Энэ
Ялангуяа манай урд хойд хоёр хөрш. Тэгээд дэлхийн том супер өрнүүд манай орны бидний энэ тогтворгүй улс төрийг дагаж намирдаг нь юу л бол бид нар энэ том алдаа гаргаад байгаа юм биш үсттэй гэж л одоо би бодоод байна шүү дээ. Үнэхээр ялангуяа энэ эдийн засгийн томоохон төслүүд тэгээд энэ гадаад харилцааны асуудал дээр бол өнөөдөр нэлээд нухацтай хандахгүй бол бид нар чинь өөрсдөө нэг айхтар том дэлхийн хэмжээний бодлого тодорхойлдог гүрний хэмжээнд сэтгэж алдаа гаргаад байгаа юм биш үсттэй л гэж би дотроо бодож байна да. Хинд ашигтай байх юм бэ ер нь засгаас гарлаа гэд одоо та түрүү хэллээ шүү дээ. Улс төрийн тогтворгүй байдал эдийн засагт нөлөөлнө. Уг нь өнөөдөр бол одоо эдийн засгаа аварч үлдэх нь чухал гэж бодоод байгаа. Гэтэл одоо нам гарах уу, гарахгүй юу гэдэг асуудалд одоо анхаарлаа хандуулж байгаа юм шиг иргэд бас энэ тал дээр их одоо шүүмжлэлтэй хандж байна л да. Гэхдээ энэ ерөөсөө одоо хинд ашигтай гэхээр эргэл ерөөсөө ард түмэнд хортой. Монголын төрд хортой. Өөр хинд ч ашиг байхгүй. Цөөн тооны хэсэг бүлэг хүмүүсүүдэд тодорхой зорилго одоо тийм сонирхол байж болох юм. Тэрэнд нь өөрт нь ашиг нь бий болж болохыг би үүсэхгүй л дээ. Тэгээ уг нь бол ажилласан шиг ажиллаад явах хэрэгтэй байтал өнөөдөр ингээд нэгэнд ажиллах зөв зохистой хуулийн хүрээнд ажиллаа хийгээд явах бололцоо нөхцлөөрөө өөрсдөө хангаж өгөхгүй мөртлөөсөө буруугач ихэд байхаар л бид нар бол одоо энд байх шаардлага байна уугүй юу гэж л яриад байгаа маань тэр л дээ. Тэг бид нар бол одоо өнөөдөр Монгол Ардын намыг засгаас гаргалаа гэхэд гадаад талын нэр хүнд бол одоо шалан дээр бууцсан байгаа юм чинь одоо шалан доогоор орно л гэсэн үг шүү дээ. Бидэнд одоо хинч итгэхгүй. Ягаад гэвэл улс төрийн тогтворгүй орны хувьд тооцогдсон шүү дээ. Тогтворгүй орны тоон тооцогдно. Ингээд өнөөдөр эдийн засаг ямар байгаа вэ? Энэ гадаад талдаа цагаагаар маань одоо энэ ган гачиг юу болоод байна? Ард түмний сэтгэл санаа ямар хэцүү байна? Энэ бүх юмыг бид нар бодоод үзэхэд бол өнөөдөр хамгийн одоо өөр ашиггүй юмар ард нам өөрөө тоглож эхэлж байна шүү дээ. Бодвол эдгээр тэгтээ улс төрийн энэ одоо эрх барихад тодорхой үүрэг гүйцэтгээд толгойлоод явж байгаа улс төрийн хүчний хувьд эднэрт өөрсөнд нэг тооцоо байгаа байлгүй дээр гэж зүгээр би өстой нөгөө гойрдод цуунаг хэсвшүүл өөр хэлэхүүг бол энд олдохгүй шүү дээ. Тэгэхээр хоёр нам анх одоо хамтарч байгуулах гэрээ байгуулсан. Тэгэхээр тэр гэрээнд бол одоо ардын намаас санал төвшүүлээд өнөөдөр бодиттой ажил хэрэг болоод явж байгаа ямар асуудал, ямар зүйл юм? Гэхдээ бид нар одоо эдийн засгийг тогтворжуулах тухай засгийн газар улсын их хурлын тогтоолын төслийг боловсруулаад батлуулсан. Гэхдээ тэр тогтоол батлагдаад явж байгаа. Өнөөдөр улсын төсөв биш байна, 3-4 төсөвтэй байна. Энэ болохгүй. Энэ чинь эдийн засгийн одоо инфляцийн бүх юмыг мөнгөний ханш маш гээд өөргөж чинь нэг төсөвтэй болоё гэсэн энэ нэг төсөвтэй болсон уу? Болсон. А бид нар өнөөдөр өрийн хязгаар гэдэг юмд бид нар өсөх хэмжээ дамжаагүй ханддаг болчихлоо. Ядахта байгаа төвчнөр нь баталгаажуулъя гэд дотоодын нөхцөлөдлөх хувийн 58.3%-аар нь баталгаажуулаад ямар ч байсан Монголын өр өнөөдөр 20.9 тэрбум доллар болчихжээ гэдгийг баталгаажуулаад олон түмэнд ил болгож өглөө. Хөгжлийн банк хууль ус үйл ажиллагаанууд бас их явуулсан байна. Энэнийг бид нар олон түмэнд ил болгох хэрэгтэй гэдэг ажлын хэсэг оруулж ажиллаад өнөөдөр ажлын хэсэг эцсийн шатндаа одоо дүгнэлтээ хийгээд байнгын хороонд асуудал оруулахад бэлэн болголоо гэдэг. А тэгээд өнөөдөр жишээлх юм бол байгаль орчны яам дээр ингээд аваад үзэхэд бол энэ богд уулын ойролцоо амьдарч байсан иргэдийг хичнээн олон жил одоо тэр газар хөзрийн нэг эзэмшүүлээд өгчихгүй тамлаж байсан тэр юмын оюун хорол сайд гарч ирээд тэр үнийг бас нэг зөв голдролд нь оруулаад тэр эзэдийн нэг бухимдаад байгаа хүмүүсийн сэтгэл санааг амраагаад өглөө. Гэхдээ энэ сангийн сайд чинь бас гадуур дотор яваад бас энэ эдийн засгийн хүндрэлтэй үед нэг бас нэг тодорхой хэмжээний хөрөнгө санхүүгийн юм хөөсөлтөд нааштай алхмуудыг хийгээд ингээд бас нэг арай нэг жоохон нааштай алхмуудыг аваад ирлээ. Энэ хооронд бас ерөнхий сайд нь чадлаараа гүгээд гадна талд гадаад нэр хүндээ өсгөх асуудлуудад бас нэг ахиц өөрчлөлтүүдийг авчирлаа. Орон сууцны хувьд тэр залуучуудад таарсан тэр нэг 10% одоо урьдчилгаатай ипотекийн зээл гэдэг юм хэрэгжүүлэе гэдэг санаачлагыг гаргаад бас зүтгүүлээд бас нэлээд дөхүүллээ. Энэ мэтчлэнгээр ингээд нааштай хийгдэж байгаа юмыг ярь гэвэл биднэрт бас ярих юм биш үү дээ. Орд тас ерөөсөө юу ч хийгээгүй. Гэхдээ энэ бол данганц одоо ардын намын сайдууд л хийгээл энүүнд үр дүнд хүрээд байгаа юм биш. Хамтарч ажиллаж нэг юмн дээр санал нэгдэж зөвшөлтсөж чадаж уршаагаа явах юм бол энэ ажил урагшлах юм байна гэдгийн л жишээ энэ. Тийм болохоор ганцхан бид нар ингэж ажиллах гарцаа зүү хайх хэрэгтэй байтал зүгээр утга учиргүй хөөд туужгаа нь бол үнэхээр сонин үзэгдэл. Би бол зүгээр одоо ингээд улаан цагаан одоо ингээд гараа гэдэг ийм хөөн гэж бол уг нь ер нь бодоогүй. А биднийг ингэж хэлэхээр бол эдгээр одоо ингээд өхөлдөөд нөгөө суудал ширээтэйгээ зууралдаад энд зууралдаад байна л гэж ардаа намайхны хэлнэ л дээ. Энэ суудал ширээний зууралдаад өгчих гээд байгаа эдгээр салж чадахгүй юм л гэж хэлнэ л дээ. Тийм биш л дээ. Том эрх ашиг гэж бас нэг улс орны том эрх ашиг гэж нэг юм байна. Гадаад дүрийн талаар ярьлаа. Гадаад дүр гэснээс ер нь одоо 17-18 онд бондын эргэн төлөлт хийх ёстой те. Эдийн засагчид бол ер нь дарж чадахгүй л болоо да гэсэн нэг юм
дүгнэлт хийгээд байгаа шүү дээ. Та энэ талаар юу гэж бодож байна? Ер нь өөрөө дарж чадах юм уу Монгол улс? Зүгээр одоо энэ жил гэхэд тэрбум орчим долларын гадаад төлбөр хийх хэрэгтэй. Төлбөр тооцоо хийх хэрэгтэй. Ирэх жил 1.5 орчим байна уу? Тэрний дараагийн жил 2 тэрбум гаруй долларын өрийг төлөөд ингээд бид нар өрөөд төлөөд явах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр бидний гаднаас орж ирж байгаа одоо гадаад худалдааны тэнцэл чинь хасах. Өнөөдөр гаднаас орж ирж байгаа доллар гэж бидэнд юу ч алга. Гадчаа гаргаж байгаа юм гэж үндсэндээ алга. Нөгөө бидний харамлаад хадгалаад одоо хав дараад байгээд байдаг нөгөө нүүрсний үн маань, төмрийн хөдрийн үн маань, зэсийн бажимлын үн маань өнөөдөр бараг дэлхийн түвшинд түүхэнд одоо эдийн засгийн түүхэнд байгаагүй доод түвшинтэй хүртэл унтсан. Ийм үед тэгээд манай эдийн засаг энэ уулуурхагаас үндсэндээ хамаарал тавиагаа үед бидний гадаад төлбөр тооцоог хийгээд явна гэхэд бол хэцүү шүү дээ. Хэцүү. Тэгээд улс төр нь ийм тогтворгүй, тэгээд хэрүүлтэй оруулалттай байгаа энэ цагт бол бид нар энэ гадаад төлбөр тооцоог бүрэн дүүрэн шийдээд энэ нэг валютын хаашаа тогтвортой бариад явна гэхэд бол би итгэхгүй л байна. Тэр дундаа одоо өнөөдрийн шиг эдийн засгийн энэ алдаатай бодлогоудаа засахгүй буруу эсэлсэн сүг шиг яваад байх юм бол бүр амаргүй юм руу орно л гэж тооцох хэрэгтэй. Таны хувьд 5-7 гэрээнд санал дүгнэлт өгөх ажлын хэсэгт багтсан тий. Тэгэхээр ерөн бараг ажлын хэсэг байгуулагдаад бараг 5 сар нэлээд хугацаа өнгөрчлөө л дөө. Тэгэхээр та ер нь ямар дүгнэлт өгөх вэ энэ гэрээнд ажлын хэсэгт багтсан гишүүний хувьд? Үгүй би энэ ажлын хэсэгт ороогүй шүү дээ. Би зүгээр Эрдэнэ чимэг гишүүн ахалж байгаа л гэж сонссон. Тэрнээс бол 5-7 гэрээ хэлцэлт бол би ерөөс энд оролцоогүй. Тэгэхээр сүүлийн үед бас цахимаар нэг ийм зүйл яригдчихэж байна. За Монгол Ардын нам 9 сард угаасаа одоо энэ засгаас гарах хүсэлтээ өгөх гэж байсан. Ардчилсан нам үнийг нь баг урьдчилж мэдээд хугацаанаас өмнө хөөж байна гэсэн ийм яриа сүүлийн үед цахимаар яваад байна л да. Энэ талаар та юу хэлэх вэ? Гэхдээ ер нь яг хөдөө улс төрчдийн дотор чинь нэг тиймэрхүү римбүүчинүүд олон байдаг шүү дээ. Сүүлийн үед ч одоо нэг тэгэл далдыг хараад байдаг хүмүүсүүд нь бий болоод байгаа юм шүү. Тийм байхгүй шүү дээ. Юу гэж хэлж гарах юм бид нар одоо шилхэн. 9 сард бид нар гарах байсан юу гэж хэлж гарах юм. Одоо боллоо бид нар гарлаа гэд ардсан намынхан нөгөө 2000 юуны 12 онд 11 онд гин гинтийн бид нар гарахаар шийдвэрлэлээ гэжлээ зарлаад гарангуутаа ардын нам гэдэг нэг одоо хөгийн юмтай боллоо гэдээ ярьдаг шиг юм гараад явна гэж бодож ирсэн бол энэ дүүч юм л да. Манай хүн дээр нам биш шүү дээ. Бид нар чинь бол бас нэг нөгөө хал үзэж халуун чулууд олоосон гэдэг юм уу. Бас зовлон жаргал дундуур туулсан, алдаж онсон. Тэгтээ бас нэг ямар юмд ноён нуруутай байх вэ? Ямар юмд бид нар хатуу байр суурьтай байх вэ гэдгээ мэддэг. Тэрийгээ бас ойлгодог, тэр хэмжээгээр ажиллаж чаддаг ийм улс төрийн хүчээн гэдгийг одоо бас нэг ард түмэн ойлгож байгаа л үү дээ. Та түрүү хэллээ анхнаасаа засагт хамтрах гэж байхад би бол дургүй байсан гişүүдийн нэгэ гэж хэллээ тий. За өнөөдөр бараг засгаас гарчихсан зөв гэсэн байр суурьтай байгаа ч илэрхийллээ. За гарлаа гэж үгүй. Өнөөдөр Монгол Ардын нам засгаас гарлаа. Ямар хөө байр байдалтай байх бол. Гэхдээ би бодохдоо бидний гарчаар эдний одоо бодлого тэгшэрх юм байлгүй л гэж харж байгаа шүү дээ. Садаа болоод байгаа хүмүүсүүдийг одоо гаргачвал тэгшэрнэ гэж яриад байгаа улсуудад өөрийн нэг бас нэг бодлого байгаа юм байлгүй л гэж харж байгаа шүү дээ. Нэгэнд ямар ч сэтгэл байхгүй болсон хамтраад ажиллах. Эсвэл ямар нэгэн шалтак хайгаал болохгүй байна гэж л буруу бүхний чихэл байгаал ингээл хөөгөл туугаад байхад зүтгээд байна гэдээвэл жинкнээсээ бид нар нөгөө сандал ширээний төлөө хөмсгүүд болж хөөрнө үстэй. Тийм учраас эн чинь бас нэг үнэхээр тийм боломж байгаа бол тэрийгээ тэгээд ерөнхий сайд нь одоо саналаа хэлээд намын дарганч байд юм саналаа хэлээд бидэрт ийм боломж байна. Ийм юм дээр саад тодгор болж байгаа учраас ардсан намаас одоо ардын намын энэ 6 сайтыг бид нар гаргаад өөрсдийнхөө бодлого хэрэгжүүлье гэдэг юм ард түмэн тодорхой хэлээд ингээд явуулчих байлгүй гэж ойлгож байгаа шүү дээ. Өнөөдөр шууд Монгол Ардын нам засгаас гарахад юу саад болоод байгаа юм? Тэгвэл яг одоо ингээд өнөөдөр гаръя л да. Гаргах хөстөө субъект нь бидэрт ямар нэгэн албан тоо бичиг ирүүлээг байна шүү дээ. Өнөөдөр бид нар чинь бол 90 оноос хойш нөгөө нэг нам төвтэй төрөөс салчихсан. Ардсан намын одоо өдрөх дэд байгуулгын шийдвэр гаргачлаа гэд ардын намыг засгаас гараа гэж байгаа бол эндүрч шүү дээ. Бид нар ардсан намын урилгаар ороогүй шүү дээ. Монгол Улсын ерөнхий сайд ардчсан нам чинь бид өрсөн л гээл одоо яа. Монгол Улсын ерөнхий сайд өөрөө орж иж ерөнхий сайдад томилогдох жоохон өөрөө орж иж өрсөн. Энэ чинь одоо засгийн газрын гишүүнийг огцруулах юм эсвэл засгаас гаргах тухайн асуудал чинь ерөнхий сайдын үндсэн хуулиар олгоцсон эрх гэдэг нь ерөнхий сайдын бүр эрхийн асуудал аль эсвэл улсын их хурлын гишүүд одоо санал гаргаад огцруулах хүсэлтийг тавьж шийддэг асуудал болохоос биш. Одоо нэг улс төрийн хүчнийх нь өдөр тутмын байгууллагын шийдвэр гаргангууд гараа ивчдэг юм бол одоо тэгвэл бид нар буцаад нөгөө социализм руу гараа орё л да. Тэгэл тэр намын төв хорогоо байгуулъя, намын төв хороо бүх асуудлаа шийддэг болъё. Улс төрийн төвчөөгөөрөө бүх юм авруулдаг болъё.
Тэгээд одоо намын ерөнхий нарийн бичгийн дарга ерөнхий сайд гэдэг одоо ингээд тэгээд намынхын шийдвэрийг эхэлж гаргадаг болгоё. Тэгээд тэрийгээ дагдаг болгоё гэл ингээд яривал их юм ярьж болно шүү дээ. Тэгэхээр ардын намын бүлгийн хуралдаанаар иргэн асуудлыг хэрхэн шийдвэрлэж яаж шилэлцв? Гишүүд ямар байр суурьтай байна? Зөвхөн манай гишүүдүүлээс яг нэгдмэл байр суурьтай л байгаа. Ямар байр суурьтай вэ гэхээр за нэгэн дараагийн төөж байгаа бол бид нар одоо гарч болох юм аа. Тийм учраас бол аль биесных хол одоо тэр шаардлага бичиг баримтаад бидэд ирүүлчих. Тэгээд ирүүлсэн дараачаар нь бол бид нар бас улсын их хурл дээр тэр ард түмэндээ тэр ер нь манай энэ сайд нар ороод юу хийсэн бэ гэдгийг ямар ч байсан нэг ард түмэнд бас богино ч гэсэн хугацаанд богино ч гэсэн тэр тайлангаа тавьчих хэвээр. Тэгээд ард түмэн тодорхой үнэлт төгнөлтөө бидэрт өгчих. Тэгэл бид нар бол тэр одоо хүслийг биелүүлъя л гэж байгаа. Тэгэхээр ерөнхий сайд бас 5-6 орноор нэлээд олон орноор айлчлалаа тий. Тэгэхээр бас гадаадаас зээл авах, үр тавих талаарч бас нэлээд яригдж байна. 1 тэрбум, 2 тэрбум гээл тий. Улам л гадаад өрсөд байна гээл бас шүмжлэлтэй хандах хүмүүс ч их байна. Та ямар бодолтой байна, байр суурьтай? Одоо ерөнхий сайд явлаалг нь ирлээлг нь. Өөр хэм ерөнхий сайдаа яваад ирсэн амжилт одолт юу вэ гэдгийг сонсож чадахгүй, алдаа оноо юу вэ гэж дэнсэлж чадахгүй. Ингээл байсаар байтал чинь нэг мэдсэн ерөнхий сайдыг байхгүй хогорно орхон гэрийн оронгоор нь эргүүлчихгээл өөрийнх нь хүмүүстэйгээл арилаад болоод сууж байгаа болохоор чинь энэ би үнэлэлт төгөлт өгөхөд бол хэцүү байна. А зүгээр яг одоо ингээд янз бүрийн нэг тэр умаар л ингээд баах юм сонсогч л байгаа. Тэгээ энийг одоо ард түмэнд бол бас буруу ойлгуулах гал байгаа юм л. Одоо өнөө маргаашгүй тэр нь дахиж орж ирэх юм шиг. Хэцүү шүү дээ энэ мөнгө чинь бол. Би одоо миний мэдхийн Солонгосын 250 сая доллар Хятадын 500 сая долларын одоо хөнгөлөлтөний зээлийг авч ашиглах тухай хэлцэл бол бараг одоо 6-7 жилийн өмнө л бүр өмнө засгийн газруудын үед л гэрийн гар бүс сургадал, меморандум гар бүс сургадал хийгдсэн ажлууд өнөөдөр хүртэл эднийг бихүүрэн дүрээ авч ашигласан гэж одоо сонсоогүй юм байна. Тэгэхээр эн чинь бол тодорхой хэлцэл хийгдэн, тодорхой нөхцөлүүд тавигдана, тодорхой төсөл хөтөлбөрүүд яригдана. Эн чинь бол тодорхой үе шаттай шүү дээ. Энэ орж ирэх мөнгө чинь бол одоо сайн ажиллаж чадах юм бол одоо энэ манай засгийн газрын их хурлын түвшинд бүх юмнууд сайн ажиллаж чадах юм бол 1-2 жилийн дараа ч юм уу тэгэл одоо төрөвчээсээ хэрэгжиж эхлэх ийм л магадлалтай. Түүнээс биш одоо яг өнөө маргааштай зүгээр Монгол орон ядарч юу хөрөх юм банк гэл хэдэн сая доллар шилжүүлж өгөөл за энийг ашиглажээ гэж хэлдэг орон гэж өнөөдөр хааж байхгүй шүү дээ. Бондын өргөнгийн зарцуулалтын талаар та хэр өргөн зүйтэй зүйл зарцуулж чадчихэв. Хэцүү шүү дээ. Энийг бол одоо олон ярьсан дөө залхтал ярина. Бид нар өнөөдөр энэ бондыг уг нь бол ядуу буурын орны хувьд одоо бид нар байнга л хэлдэг. Иргэн төлөгдөв. Үндсэн аюулгүй байдлын зөвч тэр Монгол Улсын ерөнхийлөгчөөс тэр тийм л юм ярьж байсан шүү дээ. Ер нь бол иргэн төлөгдөх одоо нөгөө экспортыг орлого бүтээгдэхүүн үйлдвэрлэх ийм богино хугацаанд одоо эргэж өөрийгөө нөх ийм л үйлдвэрлэлд зарцуулах ёстой л гэдэг юм өгсөн. Тэгээ бид нар юунд зарцсан? Мэдгүй өнөөдөр одоо ярих юм бол хөтлийн цэм чахан үйлдвэрлэл гэдэг нэг юм ярьдгийг. Тэгээд энэ дөрвөн сахилгаан станцын билүүнийг одоо сахилгаан талын турбины өргөтгөл гэдэг нэг юм ярьдгийг. Тэгээ сүүлийн үед одоо макен нэг юм ярьж байна. Тэгээ макен дээр хэдий ч өгсөн. Энэ хувийн хвшлийн чинь одоо чадлаараа чардаагаал зүтгээд нь шүү дээ юм хийх гээл. А гэтэл одоо зарим нэг хэсгийг нь бол ингээд одоо хаагаад боогод явуулдаггүй нэг юм. Би одоо 5-7 дахиад жишээ татхад бол 5-7 дээр бол гүйрэнгээ бидний нүүсээ онгоцоор зөөх гэдэг юм шиг юм л дээ. Онгоцоор одоо хаашаа гэдэг энэ зүүмнүүд Аз байд юм Америк гэж юм онгоцоор нүүсээ зөөн төмрийн хөдрөө онгоцоор зөөн. Тэгээд энэ хоёр хөршөөгөө давуул давхид 8 хийн гэсэн л одоо ийм л айхтар том л толгойн тооцоо гэдэг шүү. Бид нар чи өнөөдрийг хүртэл бол яг нарийн ярих юм бол 1 тонн нүүрс 1 тонн төмрийн хөдрийг Хятад гэдэг энэ агуу гүрнээс өөр орон төгч үтсэн юм уу? Эннээс өөр орон авдаг юм уу бид нар энийг? Тийм эдийн засаг, тийм зам харилцаа, зам тээврийн боломж нь бидэнд тэр нээлттэй байгаа юм байна. Энэ юмнуудаа бид нар чинь бас нэг нарийн ширнээ ярьж ард түмэндээ зөв ойлголт өгчээж явахгүй бол нэг компаниг намнах гэж гад улсаа намж гэх юм биш үз гэж би сүүлийн үед бол ажиглаад байгаа шүү. Үндсэндээ бид нар чинь бол энэ хувийн хвшлийнхээ улсуудыг хүнд хэцүү үедэн төр дэмжижээж ямар хэмжээний чадварыг бий болгов, ямар хэмжээний чадвартай компани бий болчихов гэдгийг төр өөрийнхөө жинхэнэ одоо төрийн үдээр хараад дэмжих үед нь дэмжиж хадвархах үедээ хадвархдаг байж ич энэ улс орны чинь зөв авч явна гэж би хардаг байхгүй. Түүнээс биш бол өнөөдөр ерөөсөө нэг л хялаачвал хялаасан чигээрээ хялаагаад түлхээд нэг нөхрөө урнгаах гээд зориод авах шаардлага бол төрийн бодлого биш л гэж би харж байгаа л да. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч бидэнтэй ярилцсан танд ажлын амжилт хүсье. Бид өөрөө яриа энэ хүрээд дуусч байна. Баярлалаа танд. За баярлалаа. MS Сэтлэзийг сонгон утас үзэгч танд баярлалаа. MS Сэтлэз ярилцах цаг үзэгч танд хүрлээ. Өнөөдөр бид улсын их хурлын гишүүн Хаян Хэрватай ярилцлаа. Хуулийн байгууллага ашиглаж байгаа.
өргөн дуурсан.